За манай улсын тухайд бол мэдээж хэрэг уугуул иргэдэхээс илүү яг орон нутгийн тэр иргэдтэй биднээс яаж нуулуурхайн салбар дээр төслүүдийг урагшлуулах зөв мэдээлэл өгч төслийнхэн талаар зөв ойлголт өгч төслийг амжилттай доктортой хэрэгжүүлэх үү гэдэг нь маш чухал асуудал. За энэ social license буюу одоо нэг иргэдийн одоо нийгмийн зөвшөөрлөх үү те энэ сэдвийн хүрээнд хэрхэн энийг бас авдгийг яаж ирнэ тэр орон нутгийн иргэдийн өөрөө эрх ашигыг өөрөө нуулуурхайн төслүүд дээр доктортой цаашаа хангаж явах гэх мэтчлэнгээр маш олон сонирхолтой ийм сэдвүүдийн хурал болсон. За мэдээж хэрэг томоохон олон улсын чуулганы хувьд бол за энэ технологийн хэсэг бол мэдээж хэрэг хаягдахгүй. За энэ дээр бол яг сүүлийн үед энэ салбарууд дээр гарч байгаа одоо AI одоо хиймэл оюун ухааны асуудлууд хэрхэн энийг одоо биднээс нэг геолог хайгуул дээр ашиглах уу? Хэрхэн баг зардлаар биднээс нэг хайгуулын ажлыг энэ хиймэл оюуныг ашиглаж хийж болох уу? За мөн энэ илүү энэ одоо датанд суурилсан энэ геофизикийн хайгуулын аргачлал гэх мэтлэн энэ сүүлийн үеийн тренд болж байна. Ялангуяа геолог хайгуулын салбарт өөрөө хэрэглэгдэж байгаа энэ асуудлуудын талаар шинэлэг шийдлүүдийн талаар хүмүүсээс харьцуулсан судалгаануудаа танилцуулж илаа. Мөн бас яг энэ технологийн автоматжуулалт буюу сүүлийн үед бол одоо яг хүний оролцоо илүү багассан smart mining гэж ярьж байгаа. Энэ чиглэлийн технологиуд бол нэлээд хөгжиж байна. За уурхайн сонсомоор буюу dump truck-ууд маань өөрөө жолоочгүй болох гэдэг юм. Эсвэл одоо тоног төхөөрөмжийг алсаас удирдах, алсаас жолоодохын технологиуд бол жилээр тусам сайжраа явж байгаа. Тэгэхээр энэ дээр бол одоо эдийн засгийн харьцуулсан судалгаа, өртгийн тооцоолууд гэх мэтлэн энэ уурхаанууд бас өөрсдийн туршлага юмнуудаа бас яг энэ хурлын үеэр хурж иж танилцуулсан юм сонирхолтой хурал уулзалт бол жишээ нь энэ жил болж өнгөрч байна. За Монгол улсын тухайд бол жил болгон бол оролцогчийг энэ хуралд оролцож байгаа оролцогчдын маань тоо нэмэгдэж байгаа. Итгэх бол нэлээд сайжирч байгаа. За энэ жилийн тухайд бас Mongolian Day гэж өдрийг бүтэн өдрийн арга хэмжээг бол аж үйлдвэрийн яам маань за уулуурхайн үндэсний ассоциацтай хамтраад зохион байгуулсан. Энэ дээр бол гадны хөрөнгө оруулагч нар бол Монголд одоо явуулж байгаа тэр хайгуулын болон олборлтын төслүүдтэй бол үзэж сонирхож энэ дээр одоо Монгол улсад өөрөө бас бодлогын хувьд ямар хөө шилжилтүүд гарч байгаа энэ талаар мэдээлэл авсан байгаа. Мөн round table буюу одоо дугуй ширээний уулзалтуудыг бас олон улсын талуудтай ингээд зохион байгуулсан. Маш амжилттай бас их үр дүнтэй хурал болж өнгөрсөн.